За ингээд сумын төв 100 жилийн залгалтанд сумын маань ахын дүүс бүгд хөрөлдсөн ирээд залгалт өргөн дэлгэр болж байна. За ингээд энд хөрөлдсөн ирсэн нутгийнхаа нийт хүмүүс та бас энэ 100 жилийн ойгоо өгсөн сайхан мэдчилгээ дэвшүүлж за дээр нь одоо бас завхан сумандаа эрүүл мэндийн төв за бусад ямар салбарт ажиллаж байв энэ талаараа бас товчхон иргэдээ бас мэдээллээ өгөөрэй. За баярлалаа. За өнөөдөр энэ бэлэгт сайхан өдөр сумын маань одоо 100 жилийн залгуут болж байна. Энд одоо өндөр настан буурлууд хамт ажиллаж исэн хүмүүс тэгээд эрдэмтэн доктор хавьяат одоо хөдөлмөрийн их сайчууд маань бүгд цугласан байна. Миний хувьд одоо маш их баяртай байна. Ер нь ийм сайхан айн уулзалтанд ирсэнтэй маш их баярлж байна. Энэ бол одоо дүүхэнд биднэрт бол их ховор тохиолдох зүйл гэж би одоо бодож байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж байгаа сум орон нутгийн зөвлөлийн гишүүд та бүхэнд одоо их сайхан зохион байгуулсан байна. Амжилт хүсье. Тэгээд одоо нутгийнхаа 100 жилийг өгсөн ойн ажлуудыг одоо бүгдээрээ сайхан эвтэй найртай олон түмнийхээ хандив тусламжаар маш их юм хийж бүтээхээр төлөвлөсөн байна. Энийг одоо хийж ингээд гүйцээж одоо нутгийн маш их сайхан өргөн дэлгэр болно гэж ингэж бодож байна. Манай нутаг чинь одоо ер нь уул ус унд усан тэгшэрсэн маш их ховор сайхан нутаг ан гөрөө амтэн тэгээд ер нь хүн дурлахгүй байхын аргагүй үргэлжийн сэтгэлийн үзүүрт нутаг маань бодогдож байдаг. Бид нар одоо ирээд энд хотод 98 онд ирсэн одоо бид нар чинь 26-7 жил болж байна. Тий маш их сайхан ягуу görхий 4 уулын дунд одоо хүүхдүүд маань өсөж өндийж аятай сургууль соёлоо төгсөөд ажил амьдралаа залгуулад сайхан байна. Тий одоогоор манай өвгөн бол Увсан зүй хангаас сумынх хүн байгаа. Тэгээд багш их олон жил багшилсан, завханд 20 жил багшилсан. Тий. Тэгээ яг одоо энэ удаад бол жоохон эрүүл мэндийн шалтгаантай учраас ирж чадаагүй. Тэгээд бид нар одоо энэ айн уулзалтанд ирсэнтэй их баяртай байна. Тэгээд одоо бас тэнд одоо хэлээд гэж бодоод хоёулаа хүүхдүүд маань тусдаа ажил амьдралд гарсан. Бид хоёр хоёулахнаа. Тэгээ бид хоёрын зүгээс одоо айн хандивтай 2 сая төгрөг мод одоо буйны дээд буян гэж боддог учраас сая төгрөг ингээ 3 сая төгрөгийг хандуулъя. Бид хоёрын зүгээс өвгөн бид хоёр манай өвгнийг төвдөнд орж гэдэг ер нь таних байх. Манай өвгний гараар ороогүй шав. Яг сурагчд барих хоорох. Би өөрөө болохоор эмнэлэгт их хөрөгч эмч нэлээд олон жил хийсэн. Багийн эмч хийсэн. Надад хийгээгүй ажил байхгүй. Яйслын эрхлэгчээс за бас би ч үйлдвэрчний зүйлийн дарга хийж байгаад хамгийн сүүл дэтгэвртэй гарсан. Тий. Тэгээ одоо ингээ хүүхдүүд маань сайхан байна. Одоо маш их баярлж байна та нартай. Та нарын цаашдын ажилд амжилт хүсье. Тавигчийн үйлдвэрчний хэвэл бол тухайн цаг үедээ бол маш их одоо Монголын толгой одоо байгууллага байлаа шүү дээ. Энийг одоо удирдах явсан. За энэ талаараа та бас нэг тавч. Ямар бүрэлдэхүүнтэй, ямар зөвлөлттэй бай. Ямар ажил зохион байгуулж. Энэ үйлдвэрчний байгууллага чинь одоо ерөөсөө тэр захиргааталтай үед ч одоо хамгийн том байгууллага болж шүү дээ. Хөдөлмөрчин хүний эрх ашигыг хамгаалдаг. Тий. Тэр хүн одоо хөдөлмөрөөрөө ингэж хохирч болохгүй. Тэр хүмүүсийг одоо эрүүл мэнд хөдөлмөр хамгааллын дэглэм тэгээд эрүүл ахуйн шаардлагыг хангасан нөхцөл байдалд ажиллаж амьдарч сурч хөдөлмөрлөж их хэвээр ийм тэрийг зохицуулдаг их том байгууллага. За тэгээд амралт, суйлал, аршин бүх одоо зүйлийг одоо зохицуулж одоо ажилчтай амралтанд амраа. Одоо амралт баяр ёслол тэмдэглэлт үйл явдал одон медаль тодорхойлно маш их өргөн хүрээтэй ажил хийдэг тийм том байгууллага байсан шүү дээ. Би тэр өвнийг 8 жил хийсэн суманда. Би сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга бас хийжсэн. Тэгээд бас одоо олон нийтийн байгууллагын ажил нэлийн хийсэн. Довчоо захиргааны гишүүн тий. Тэгээ яг хуу энийхээ юугаар би ч одоо Оросын холбооны улс Герман Тувасаар энэ Казахстан гэдэг илүү олон орноор аялал жуулчилсан ажлын буян төр захиргаалтын үед ажиллаж байсныхаа хувьд бол тухайн үед маш их юутай хүүхдүүд маань ч жижиг байсан, өөрөө ч яасан хитвхтэй байсан. Өвгөн маань одоо бас сургуулийн захирал хийжсэн хоёулаа ер нь нэлээд завгүй хөдөлмөрлөдөг байлаа. Одоо яг хөө ингээд итгэвтэй гараад их олон жил болж байна. Би ч одоо 92 онд итгэвтэй гарсан. Тэгээ одоо яг хуваарь аж ахуй эхлээд ингээд амьдарч байна. За
танд эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. 100 жилийнхаа ойгоор дэлгэр сайхан уулзгая. За баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье.